Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Солонгос улсын Кёнган аймгийн аймагтай хамтын ажиллагааны гэрээгээ 5 жил болж байна. За энэ хугацаанд бид бүхэн Монгол улсын эм чимлэгийн мэрэгчлэлтийг Солонгос улсад мэрэгшүүлэх, чадваржуулах, за мөн Солонгос улсаас зочин профессорыг урьж эм чимлэгийн ажилтнуудаа мэрэгжлийн дэвшлүүлэх, сургалт оруулах, за мөн Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний чиглэлээр өвчтөнгүүдээ яг тодорхой найдвартай эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулах ийм боломжууд дээр бол хамтарч ажилласан байгаа. За үүний хүрээнд бол өнөөдөр Солонгос улсын Кёнги аймгийн Мёнжу эмнэлэг маань зочин профессорын баг маань Монгол улсын эмч мэрэгчлэлтэнгүүдэд ходоодны хорт хавдрын өвчний дэвшилтэд технологийн чиглэлээр ингээд сургалт хийхээр хүрэлцэн ирээд байна. За ингэснээр бол мэдээж Монгол улсад хүний эмч чимлэгийн ажилчдын маань тухайн чиглэлээр мэдлэг мэрэгчлэн дэвшлүүлж тусламж үйлчилгээний чанар маань сайжрах ийм ач холбогдолтой сургалт болж байна. За өнөөдрийн арга хэмжээ маань Кёнги аймаг болон одоо эрүүл мэндийн хөгжлийн төв одоо Мянжин эмнэлэгтэй одоо хамтарсан уулзалт семинар зохион байгуулагдсан. За тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээнд маань 2 дугаар эмнэлэг болон эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ерөөсөө маш их бас энэ боломжийг олгож энэ семинарыг хийх боломжийг олгож өгсөнд ингээд талархаж байна. Тэгээ өнөөдрийн энэ семинарын гол агуулга маань ходоодны хавдрын эхэн үеийг онцлох, эхэн үеийн эмчилгээний тийм эмчилгээг яаж хийх вэ гэсэн сэдвтэй тийм семинаруудаа болж өндөрлөө. Тэгээд өнөөдөр бол энэ арга хэмжээнд бас Мянжин эмнэлгийн бас зочин төлөөлөгч Ким Жун-ян эмч маань оролцож энд ингээд илтгэл тавилаа. За тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээг бас бий болгож зохион байгуулж өгсөн эрүүл мэндийн хөгжлийн төв мөн Солонгос улсын Кёнги дүүрэг мөн 2 дугаар эмнэлгийн удирдах зөвлөл болон бүх нэг зохион байгуулж өгсөн бүх ажилчдаа баярлаж талархснаа илэрхийлье. Тэгээд Мянжин эмнэлэг нь цаашд монголчуудын эрүүл мэндийн төлөө мөн эрүүл мэндийг төлөө хийж болох бүх зүйлийг Мянжин эмнэлэг ингээд туслаж дэмжиж хамтран ажиллах болно гэдгийг бас дахин бас хэлхийг хүсэж байна. Мөн өнөөдрийн ажиллагааг хийсэн та бүхэнд дахин баярлалаа гэдгээ хэлье. За өнөөдрийн арга хэмжээ маань Кёнги дүүрэг болон Мянжин эмнэлэг эрүүл мэндийн хөгжлийн төв 2 дугаар эмнэлэгтэй хамтарсан бас эрүүл мэндийн эмч нарын бас ингээд туршлах судлах тийм өдрөлөг уулзалт болж өнгөрлөө. Бас ингээд ходоодны болон дурангийн болон бусад бүдүүн гэзний дурангийн бас шинжилгээ мөн ходоодны хавдрын эхэн үеийг эмчлэх үйл ажиллагаатай холбоотой тийм семинар болон өндөрлөө. Тэгээд монголчуудын энэ бүх солонгосуудын үйл ажиллагаанд бас дэмжлэг үзүүлж Монголоос бас ингээд бас зочин төлөө профессорыг урьж оролцуулсан бас 2 дугаар эмнэлэг болон мөн эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. Удирдлагуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. 하고 있습니다. Хамтын ажиллагаа маань Монгол улс болон Солонгос улсын ард иргэдийн эрүүл профессор 천진호 таныг үг хэлийг хэмээн байна. 네, 천진호 교수님이 좀 비치하고 소화기 질환에 관련된 진단과 수술 등등 먼저 이런 자리를 만들어 주신 몽골 보건개발원에게 감사드립니다. 자, 오늘들이 энэ үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд үйл ажиллагаа зохион байгуулалт 꾸준히 노력해 주시는 우리 경기도 의료관광협회 관계자 여러분들께도 다시 한번 이런 자리에 초청해 주신 энэ бот уулзалтыг ерөөсөө маш олон жилийн хугацаанд бас ингээд тууштай ингээд хийж байгаа Кёнги аймгийн одоо ерөөсөө эмчийн эмнэлэг мөн докторийн эмнэлэг докторийн өвчнүүд энд Солонгос улсын ард иргэдэд маш их баярлалаа гэж хэлье. 여러분들께 감사드리고 이 자리에 참석해 주신 여러분들 다시 한번 감사드립니다. Монгол улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын